Шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид та бүхэнд ямар зочинтой ярилцсан подкастаа хүргэх гэж байна вэ гэхээр барилгын интерьер болон дотор заслын материал импортлон оруулж ирдэг ийм компани захиралтай ярилцсан. Гэхдээ энэ хүмүүс маань бараа бүтээгдэхүүнийхээ давуу тал онцлогийг ярихаас илүүтэйгээр шинэ орон сууц сонгож байгаа хүмүүс дотор заслын материал нь илүү чанартай буюу амьдран сууж байгаа хүмүүсийн тав тух, эрүүл мэнд мөн таатай байдалд нь илүү зөгцсөн ийм засалтай байрыг бага метр квадраттай байсан ч гэсэн худалдан авахыг зөвлөж байгаа ийм хүн байна. За яагаад ингэж байгаа тухайга энэ хүн маань ярилцлагандаа бас дурдах болно. Тэгэхээр та шинэ орон сууц худалдан авах гэж байгаа. Дээр нь та шинэ орон сууцтай төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд түүнийхээ зарагдах магадлалыг улам нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол энэ подкастыг сонсоорой. За хамгийн ихний асуулт. Осоо захирал компани танилцуулаач. Танах ямар бүтээгдэхүүн борлуулдаг вэ? За манай компани үүсгэн байгуулагдаад 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ бид ер нь их хвчлэн барилгын дотор засалд ордог бараа бүтээгдэхүүнүүд болон яг тавилга үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг бүхэл түүхийд тоноглолуудыг их хвчлэн Европын улсаас импортлдог ийм компани. Тэгээд одоогор нэг 120 орчим ажилчинтай. Тэгээд Монголын зах зээл дээр тавилгын дотор заслын материалууд болон тавилгын түүхийд тоноглолуудыг тавилга үйлдвэрлэгч нартай ханган нийлүүлээд ингэ явж байгаа юм байгуулга. За. Яагаад заавал Европоос бүтээгдэхүүн сонгож оруулж ирдэг юм бэ? Энэ өөрийн чинь төгссөн сургууль сурсан газартай холбоотой юу эсвэл бүр шал өөр зүйл үү? За ер нь шууд төгссөн газар амьдарч ирсэн тэр өссөн газартай шууд холбоотой баг. Магадгүй би Хятадд эсвэл Солонгос сурж исэн бол нөгөө мэддэг хэл сурсан газраасаа л харилцаагаа үүсгэх байсан баг. Тэгэхээр миний бие бол миний хамтрагч залуучууд Германд сургууль соёл төгссөн, тэнд 10 жилээ төгссөн, дараад нэг сургуульд орсон. Тэгээд ажилд Монголд ирээд 13-4 дахь жилдээ ажил хийгээд хөдөлмөрийн зах зээл дээр ингээд явж байгаа. Гэтэ яг Европын орноос оруулж ирнэ гэхэл монголчуудад нэг Европ стандарт гэж хэлэхээр л нэг ихтгэлтэй юм шиг ойлголт байдаг. Энэ зүгээр л нэг тийм хэлэгдээд заншицсан үг юм уу? Эсвэл үнэхээр Европ стандарт гэж зүйл байд юм уу? Хэрэг байдаг бол тэр юугаараа илүү юм? Яг Европ стандарт гэдэг бол тэр стандарт бол ууг нь бол хүмүүс Европ стандарт гэхэр нэг үнэтэй гэдэг ойлголт байгаад байгаа шиг байна. Манай ханд нэгдүгээрт, хоёрдугаарт айгүй сайн гэдэг бас ойлголт байгаа. Европ стандартаас ч илүү стандарт тавьсан жишээ нь Япон улс байна, тийм Америкчууд байна. Тэгвэл энэ стандарт ерөнхийдөө энэ бүтээгдэхүүний ард байгаа тэр эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу? Бас тодорхой хугацаанд ашиглагдаад эдийн засгийн өр өгөөж өгч чадах уу? Хитрхи бас үрэлгэн нөгөө харамчгүй 3 төлнө гэдэг шиг тийм улс орноос эдийн засгийн хамгаалах үүднээс л тавьж байгаа юм стандарт гэж харж байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө бидний хувьд ч гэсэндээ Монгол стандарт гэж бид нэг ярьдгүй. Тэгтээ манай монголчууд ч гэсэн ер нь Монгол гэрэгт чинь л өөр ингэсэн бас стандарттай шүү дээ ер нь бол тийм. Тэр олон нүүлгэлт, суулгалт, буулгалт барихад буцаагаал ингээд ямар ч хэвдрэлгүй усрагдаад ингээд явж идэг. Тэгэхээр тэр стандарт бол наазахын шаардлага хангаж байгаа гэснийг л баталгаажуулж байгаа л нэг хэлбэрийн тийм. Танай бүтээгдэхүүнийг ямар төсөлд хамгийн их ашиглагддаг вэ? Өлөөдөл хөрөнгөний зах зээл Монголын хувьд бол өндөр зэрэглэл, бизнес зэрэглэл, дундаж зэрэглэл, стандарт зэрэглэл гэдээ хуваадаг шүү дээ. Тэгэхээр энэ зэрэглэлийн хувьд танай бүтээгдэхүүнийг ер нь аль зэрэглэлийн төслүүд төлхөө ашигладаг вэ? Ер нь их хвчлэн ингээ харахад бол за шулуу хэлэхэд дундаж болон дунджаас дээш зэрэглэлийн төслүүд манай бүтээгдэхүүнийг ашиглаад байна. Тийм. Стандарт зэрэглэл арай хямд төслүүд ч гэсэн ашиглаж байгаа. Тэгэхдээ энэ хямд төслүүд яагаад бас ашиглаж байна гэхээр энэ хямд төслийн
эзэн хэрэгжүүлж байгаа тэр төслийн девелопер одоо тэр хүний хандлага тий за бас нэг хүнд нэг айтайгам хийгээд өгчээ. Дараагийн барилга дээр бас өөрийнх нь нэр хүндийг өсгөе тий. Бас нэг айхтар өндөр ашиг гэхээс илүү тэгэхээр хүний төлөө юм хийчих гэсэн энэ хүмүүс одоо илүү бас магадгүй дундаж болон дунджаас доош зах зээл дээр манайхаас бас худалдаа авалтууд хийдэг. Мэдээж дунджаас дээш болон одоо өндөр хэрэглээн дээр бол угаасаа цаад тэр худалдан авагч нар баг шаарддаг тий. За өнөөдөр би 2 дахь байраа авч байна. Тэгэхээр энэ 2 дахь байр маань одоо өмнөх байрнаас бас илүү байх хэрэгтэй. Ядаж 5 дахь эрүүл мэндийн шаардлага хангасан байна өтер бүтээгдэхүүн. Ямар нэгэн одоо эвгүй үнэр одоо эрүүл мэнд тохиохрож байгаа ийм үнрээр ч юм уу эсвэл одоо аллергигаар ч юм уу найталгаар ч юм уу те мэдрэгдэж байна уу эсвэл бол одоо цонхон сийгж гэнэ үү ч гэдэг юм. Ингээ энэ хяналттай юмнууд ингээд цаанаас худалдаа авахчаас шаарддаг гэсэн үг. За. Ер нь танай одоо төрлийн гэх юм уу бүтээгдэхүүний чанарын хэдэн сонголт Монгол улсад ер нь байна вэ? Яг сайн ойлгосон асуулт. За. Одоо 100 айлаас очиж авдаг бүтээгдэхүүнтэй танах өөр баг тий. Тэгэхээр чанарын хувьд ер нь за жишээ нь танах жишээ нь шал оруулж ирдэг. Тэгэхээр шалны хувьд асуухад эсвэл тавилгын автангийн хувьд асуухад энэ чанарын ер нь хэдэн зэрэглэл байд юм бол англи гэх үү? За мэдээж өндөр зэрэглэлийн үнэтэй дээр бол одоо ингээ хязгааргүй. Цаашаа ингээд манай оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол ер нь л дундаж үнэтэй. Тэгээд бүр хит хямдхан гэж бас байгаа. Тэр бол одоо яах чаргагүй бүр одоо юу гэдэг нэг төр хэрэглээд баг хаях ч гэдэг юм уу. Баг тэр бүтээгдэхүүнээр хийцэн одоо барилга байгууламж одоо байрны дотор ууг нь бол баг орж амьдарч болохооргүй. Магадгүй төр нэг үзэсгэлэнгийн заал 3 өдөр ашиглачаад буцаад нураах байвал одоо тэр бүтээгдэхүүнийг ашиглах нэг асуудал байхгүй. Үнэхээр өөрсдөө ороод амьдрах гэж байгаа 20-30 жил амьдрах гэж байгаа тэр дотор одоо хоол хүнсээ бэлдэж хийх гэж байгаа, унтаж хөвдөх гэж байгаа тийм энэ байнгын байхын орчинд бол хит тэр хямд ашиглаад байгаа бараа бүтээгдэхүүнүүд бол бүр үнэхээр хүний биед хортой. Энийг бас одоо хүмүүс одоо альва нэг байр авнуу те одоо нэг шинэ офисын барилга төгчүүлнэ. Энэ дэр маш сайн анхаарч бас судалж ээж орж явах хэрэгтэй гэж бодож байна. Миний зүгээр ажиглаж байгаагаар үйл хөдлөх хөрөнгийн өртгийг бууруулах боломж танай борлуулдаг бүтээгдэхүүн буюу каркас нь боссны дараах дотор заслын материалууд дээр илүү их одоо өртөг бууруулах боломжийг ашиглаад байна уу гэж над бодогддог байхгүй. Яг гэвэл газрын үн бол нэлээд өндөр. За мэдээж аль байршилт байгаагаас хамаарат зэрэглэлүүд нь өөр болоо явдаг. Нөгөөтэйгүр барилгын норм стандартаар ч их үү ашиглах цементийн марк, тэнд ашиглагдах арматурын марк тогтоогоо заагаад өгсөн байгаа. Тэгэхээр тэр бараа материалууд бол дийлэнхтэй ижил байх гэдэг шүү дээ. Ялгарл гэдэг байх зүйл баг байхгүй. Тэгэхээр ялгарлыг хийхин тулд харагдах байдлын хувьд ч тэр магадгүй үн өртгийн хувьд ч тэр дотор заслын материал болоод ах шиг байгаа. Тэгэхээр яг энэтэй холбогдуулж асуухад барилгын зарим төсөл хэрэгжүүлэгчид ер нь юунаас мөнгө хэмнэж ямар зардлыг хэмнэж өөрийнхөө ашигыг нэмээд идэв юм бэ? Тэгээ яг наадах чи яг зөв. Одоо квадратын 10 саяар зарж байгаа орон сууцны төсөл байж болно те. 2 сая 500-аар зарж байгаа ч орон сууцны төсөл байгаа. Яг энэ хүмүүс ууг нь бол баг нийт зардлынхан за нэг 60 орчим хувь нь бол яг л угаасаа л орж байгаа. Тэр газрын төлбөр, дэд бүтц холбоотой гарч байгаа зардал, тог дулааны техникийн нөхцөл ч гэдэг юм уу те. Тэгээд тэр бетон, арматур бол яг л ингээд яг адилхан ордог. Эннээс цаашаа за фасадн дээр, цонхон дээр гэл нөгөө эннээс хойш ашиглаж байгаа материалууд дээр нийлэн хэмнэлт гаргаад ингээд хямдхан байлгах гэдэг. Тэгтээ энэ нөгөө тухайн үедээ ингээд ийм хямдхан болгож байгаа юм шиг болж ирснэ. Ерөөсөө удахгүй баг
тийшээ нүүж орсон айл орсон цагаас ахуулаад одоо ахиад нэмэлт зардал гаргаад эхэлдэг. Та уг нь би одоо 2,500 квадрат метр нь аюу айтайхан хямдхан байр авчлаа гэж бодоод идэг. Тэгэхэд л ерөөсөө та орол 3 сарын дараа нэг парчин задарна, ус алдна, тэ нэг карантины одоо холигч нь нэвтрэн, ус тусна, тэрийг солино. За нэг унтраалга нэвтрэн, нэг обой салаад унчин, шалтан салаад очиж гэх юм уу те. Гэх мэтчлэнгээр ер нь бас яг ийм судалгаа байд юм билээ. Одоо ер нь нийт Монголд баригдсан барилгууд анх боссон өртгөөсөө ч илүү хэмжээний зардлыг ерөөсөө 10-аас 15 жилийн дотор ахиа гаргацдаг. Тэгэхээр эн чинь нөхөн бүр дор бүрнээ ингээ гаргаад байгаа болохоор чимээгүй гаргаад байгаа мэддэхгүй өнгөрчдөг биш учраас тий. Нэгдүгээр та хоёрдугаарт манайхан ч одоо нэг өөрсдийнхээ амьдарч байгаа орон байрыг бас одоо хүнд муулаад ингээ яриад байдгүй. Тэгэхээр энэ мэдээлэл аюу нуугдмал байгаад байдаг. Тэгээ мэдээж бас тэр байраа нэг тэр мууг нь бас жоохон нууж агаад зараад ахаа дараагийн байр руу орох гээд ингээд байдаг тий. Тэгтээ хүн болгоо ер нь мэдчихэж байгаа. Хараа нэг юм хямдхан муу баригдсан барилга руу ороод амьдарч байгаа хүмүүс бол ер нь л одоо байнгын асуудалтай, байнгын сэтгэл дундуур, байнгын зардал гаргаал байж байгаа. Энэ бол ерөөсөө нууц биш. За тэгвэл та шинэ байр авч байгаа хүмүүст ер нь ямар зөвлөгөө өгөх вэ? Мэдээж одоо нөхөн жорлонтой гэхүү эсвэл төвийн халуун болон хүйтэн усны хангамжгүй газраас байранд орж байгаа хүмүүст тэр гоё шийдэл нь байгаа нь одоо гоё гээд тэрэндээ сэтгэл ханаад байх ёстой мó? Ер нь ирээдүгээ бодно гэдэг дээр санхүүгийн чадвар нь жоохон бага байсан ч гэсэн одоо ямар шийдвэрийг гаргуул зохих ёстой. Яг хоо би бол ингэж бодож байна. Ялангуяа за мэдээж 2 дахь байраа авч байгаа хүн бол айгүй сайн бэлтгэлтэй те. За би дараагийн байраа авахдаа сангийн тоноглолын юугаар хийсэн. Цонхон хаанах цонхон. Шал нь ямар брэндийн ямар шал юм, яг цэвэр мод юм уу? Эсвэл одоо хулдаасан шал юм уу гэл те. Ингээ бүх юмыг нь бас айгүй сайн хянжааж урдаг. Анх ингээд байранд орж амьдрах гэж байгаа. Одоо ер нь бол тэгтээ эн чинь бидний ингээ харж байгаагаар бол нийт зах зээлийн баг 60 орчим хувь нь энэ анхны байранд орж байгаа хямд духалдаж аваад байгаа байрууд байна. Тэгэхээр энэ хүмүүс маань энэ байранд орохдоо магадгүй та нэг 80 квадрат метр байр авах гэж байгаа бол тэ. Тэр мөнгөөрөө арай үнэтэй газраас 60 квадрат метртэй байр авч байгаа. Тэгтээ та юуг нь анзаарах хэрэгтэй вэ гэхээр тэнд таны энэ 60 квадрат дотор айгүй хөргөн зөв төлөвлөлттэй хийсэн байвал 80 квадрат дотор тэ баахан ашиггүй талбай, том коридор, илүү дутуу болон том харанхуй өрөөнүүд хийцэн одоо ашиглалт муутай юм талбайгаас илүүтэй ямар ч ялгаа гарахгүй зөв төлөвлөлттэй 60 квадратыг авчихаа. Нэгдүгээр та хоёрдугаар гэх юм бол тэр арай үнэтэй сайн материал ашигласан энэ төслөөс нь худалдан авалт хийчихээ. Тэгээд та тэндээ амьдарч байтал магадгүй тэргүй дараагийн байраа одоо томруулах ийм шаардлага хэрэгцээж гарна. Одоо танд бас дараагийн хоримтлж үүсэж эхэлнэ те. Тэр үед нь магадгүй ахаад чанартай ахаад нэг байраар ингээд солио. Та тэр байраа солих үед таны энэ 60 квадрат метр байрны чинь үнц нь бол за одоо айхтар өсдгүү маа гэхэд бүр ингээд навсаал унахгүй. Тэ. Тэгэхээр энэ бас аягүй чухал. Тэгээд та бас үнэхээр цаг зав гаргаад зөвхөн ингээд нөгөө байранд орох гэдэг нь гэхээсээ илүүтэйгэр яг тэр байранд юу ашиглаж юу хийсэн байна гэдэг аягүй сан шалгадаг болооч. Тэгэхгүй бол одоо за ингээд ууг нь бол нэг албатай биш тий. Тэгээд тэгж шалгаагүйгээсээ болоод нэг байранд орчдөг. Тэгээд тэр байр нь одоо орсон өдрөөс ахуулаад асуудалтай ахуулаад эхэлдэг. Хэд хаалтдаг, хэд хүүтэн байдаг, ус нь нэрдгүү, даралт нь хүрдгүү, байрандаа орохоор эвгүй үнэр гараад идэг те. Энэ үнэр бол бүр үнэхээр аюултай. Энийг бүр яг сериосны авч бүр хилцээч. Танд та эмнэлэг дээр очиод одоо юу гэдэг та хор тавтартай байна гэл одоо айгүй их хүмүүс сонсогдож шүү дээ. Тэгэхээр эн чинь бас тоглоом биш байхгүй. Тэгэхээр энэ барилгад ашиглаад байгаа тэр хямдхан одоо химийн хор элемент айгүй шингээсэн те ингээд айгүй химик хамаагүй юм зуураад ингээд барьцалтуулаа шахацсан энэ юм чинь таны биеийг үнэхээр ингээд хордуулад байна. Таныг угаасаа аллергитай болгодог. Тэ сайн унтч чаддгүй. За тэгээд
одоо хамгийн хүн төлбөр нь ингээд яах чарахгүй хор тавтар үүсгдэг. Тэгэхээр энэ та амьдарч байгаа орчин, ашиглаж байгаа бараа материалаа айгүй сайн судлаад одоо бас юм амархан болж байна те. Нөгөө ChatGPT дээр би юу нэр анхаарах хэрэгтэй ч гэдэг юм уу. Хэдэн асуулт асуугаад тэр хідэн чеклистүүдийг асуугаад за энэ цонхон хаанах юм. Шал нь яг юугаар хаанах шал юм. Тэ. Яг цэвэр мод уу. Эсвэл одоо зүгээр нэг юм хямдхан авчраад бас шахацсан байна уу. Тэ. Тэр үнэрнээсээ шууд мэдэгддэг. Одоо бас сүүлийн үед нөгөө өмнө чинь нэг юм нэг хятад нэг амар хувцс пүүзнээс нэг бүр амар үнэр гардаг шүү дээ. Тэр нь хортой гэдгийг бас ингээд хүмүүс ойлгоцсон. Тэнгүү тэрийг үнэргүй болгоцсон. Гэхдээ тэр хор стил ингээ байх. Байжлаа. Тэгэхээр энэ дээр нэг жоохон цаг зав гаргаад судлаад тэгээд магадгүй 80 биш 60-ыг авчих, 60 биш 40-ыг авчих гэж л зөвлөмөр анхны мэдрэл. Шууд утгаараа нөгөө хямдхан байгаа байрыг одоо хямд материал ашигласан гэж дүгнж болох уу? Эсвэргээрээ үнэтэй зарагдаж байгаа байрыг сайн одоо хямд биш чанартай сайн материал ашигласан гэж дүгнж болох уу? За тэрэн дээр бол өстой болохгүй. Тийм. Би бас түрүүн хэлсэн яг тухайн төслийг хэрэгжүүлж байгаа тэр эзний сэтгэл бүр үнэхээр ингээд харагддаг. Тийм. Одоо зайсанд ч гэдэг юм уу үнэхээр гоё байршил дээр айгүй өмтэй зарж байгаа мөртлөө энгийн одоо манай бас нэг зүгээр л нэг байдаг дундаж баг 100 айлд баригдаж байгаа барилгатаа аваад хийчдэг шалыг ч юм уу плинтусыг үнэтэй үнгээ авдаггүй. Тэгээ юу хийж чигээ ингээ харахаар бас үнэхээр хэцүү юм авчиад ингээ хийцэн байдаг. Тэ. Тэгэхээр одоо тэр юмд хандж байгаа хүний хандлага эзний сэтгэл бас ингээ яваад байгаа. Тэгээд яг хуу тэрийг нь хүмүүс эхэндээ мэдэхгүй авчихна. Тэ. Тэгэл ороод угаасаа тэр асуудлуудыг баг орсон өдрөөс авахула шууд ойлгож эхэлнэ. За магадгүй бас нэр хэлэхэд та яг шийдвэр гаргаад тэр байрыг авахаас өмнө нэг түрээсээр тэр байранд нэг сар амьдраад үтсэж байгаа. Тэгэхэд ер нь за бүх асуудлуудыг хараад ойлгочихно дөө. Тэ юу гэж мэдэхгүй анх ирж хоноолгуудалтаа давцсан хамаг тавилга тавиал тэгэл одоо ороод амьдрсан чинь нөгөө хажуутлын хан дуу тусгаарлалт нь шаардлага хангахгүй ус нь даралт нь хүрэхгүй цонхон хаацсан байхад гадаа нь хөнгөнээд байгаа машинуудын дуу чимээнд харагддаггүй. Тэгээд дотор нь ороод амьдрахаар баг толгоо өвтгөхөр нөгөө нэг хими бодсон хамаг тэр ашигласан материалуудаас нэг ялгараад идэх те. Энийг бол бас магадгүй ингэж тестэлчээд аваад байвал энэ девелопер хөгжүүлэгч нар энэ дэр бас багахан тэр зөрүүг магадгүй. Би бас ингэж хараад хэрвээ нэгэн түрүүн ярьсанчлан одоо каркас одоо бетонд адилхан мөнгө төлөөд байгаа юм чинь бас нэг цонхыг бол ингээд юм шалыг ингээ авчиж байгаа. Тэгэхээр тэр хямд шал болон стандарт хангаад байгаа шалны үнийн зөр бол нэг ойролцоогоор нэг 20-30% төр л байгаа. Тэгэхээр тэр 20-30%-ыг девелопер илүү гаргаад одоо хэрэглүүлдэг байхыг л одоо эцсээр илэрхийлж бас шаардаж эсвэл мэддэг байх ёстой л гэж бодож байна. Тэгэхээр сая хэллээ. Ялангуяа 2 дахь орон сууцаа авч байгаа хүмүүс бол төслөр хичүүлэгчтэй шаардлага тавьдаг гэлээ. Тэгэхээр тэрийг бол өмнө нь амьдарч үзсэн байр нь тодорхой хэмжээгээр асуудалтай байснаас үүдэж тэндээс сургамж аваад хүн арай илүү боловсрч чинь гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр тэрийг одоо мэдэхгүй байх гэдэг ч юм уу. Эсвэл тэр шаардлагыг тавьж чадахгүй байх нь тухайн хувь одоо хүн буюу шинээр орон сууц авч байгаа хүний мэдлэг боловсралтай шууд холбоотой. Яг ууг нь бол жишээ нь багшийн ажлыг хийгээл явж байгаа хэрэгтэй. Эмч хүн эмчийн ажлыг хийгээл явж байгаа хэрэгтэй. Хэрвээ барилга барьж байгаа хүн бас барилга хайтайхан сайн хийгээл явах ёстой. Тэ. Гэхдээ өнөөдөр одоо манай нийгэмд энэ бас ингээд айл салбартаа ер нь жоохон сул байгаад. Тэ. Тэгэхээр яах чаргагүй би ч гэсэн эмнэлэгт очичоод бас энэ эмч яг юу хийх гэдэг нь надаа гэдгийг шууд эмчид 100% итгэж бас чадахгүй байхгүй. Яг тэрнтэй адилхан та барилга руу орж ирж байгаа бол одоо
ийшээ нэг жоохон цаг заваараа судалж байгаа. Одоо интернетээр бүх юм хөгжсөн дор нь асуугаад мэдчихэж जैन, харчиж जैन. Магадгүй худалдаж авч байгаа байрныхан групп руу ороод үзчихэж асуудлуудыг сонсчих тийм. Тэгээд түрээсээр магадгүй нэг сар амьдраад үзчих. Тэгчээд шийдвэр гаргаач. Тэгэхгүй бол үнэхээр одоо бас хохиролтой байгаа байхгүй. Нөгөө нэг хямдхан гэдэг байгаа байр чинь ерөөсөө л баг 5 жилийн дараа гэхэд 10 жилийн дараа гэхэд үн цэнэ алдаад тэгээд дээрэс нь нэмэлт гаргаж байгаа нөгөө зардлаараа нэг хаалган юм байгаад унцдаг тийм. За тэгээд баахан сангийн тоноглолын ахаад бүгдийг сольдог. Тэ тог цахилгааныхан кабел нь халаад ажилтдаг ч гэдэг юм. Энэ асуудлаас болоод зөндөө зардал чирэгдэл тав тухайлдагдсан юм асуудал болоод байна. Deutsche Welle компани тэр шалны хүрээ бол Монголын бас барилгын салбарт бас их хөрхэн шинэлэг бүтээгдэхүүн болсон гэж би бол боддог байхгүй. Өмнө нь гадаас нь шууд шүрвтэж хийдэг байлаа. Эсвэл наадаг байлаа. Эсвэл юм сонио угсардаг хуунцар юм хийдэг байлаа. Одоо бол ер нь дундаж болон түүнээс дээш зэрэглэлийн ихэнх хотхнууд танай одоо шалны хүрээг авсан байгаа. Тэрнтэй адилхан одоо тэр тавилгын хавтан зөвхөн тавилгандаа биш бас орос улсны интерьерт бас аюул сайн ашиглагддаг энэ төр болсон байна лээ. Тэр үүднээс нь асуухад одоо байршил нь дажгүй мөртлөө зураг нь муу хийгдсэн ч гэдэг юм уу, эсвэл интерьер нь нэг тийм гоё биш байсан ч гэдэг юм уу, тийм төсөл хэрэгжүүлэгч танайтай хамтарч ажиллаа, танай бүтээгдэхүүнийг сонгосноор борлуулалтаа хурцсгасан ч гэдэг юм уу, эсвэл саатсан байсан борлуулалтаа хөдлөсөн ч гэдэг юм уу, эсвэл байж болох үннээсээ арай өндрөөр зарж чадсан тийм кейс центр байдаг болов. Яг хоо мэдээж одоо яг манайхаас бүтээгдэхүүнээ худалдаж аваад ашигласан төслүүд бол одоо за Deutsche Welle-гээс авсан, ээгрийн шал хийсэн, ээгрийн хавтангаар хийсэн ч гэдэг юм уу те. Энэ одоо бүтээгдэхүүний нэр хүндийг ашиглаад ч гэх юм уу. Одоо борлуулалтанд ашигладаг юмнууд байгаа. Манай бүтээгдэхүүнүүд дотор нэг юм байна. Жишээ нь ээгрийн хавтанг хүмүүс айгу үнэтэйгээ зүгээр нэг ойлголт байгаад байдаг. Гэхдээ ээгрийн хавтан хятад хавтангаас баг хямдхан. За. Эхлээд ингээ метр квадратаар нь харахаар ээгрийн хавтан үнэтэй байгаад байдаг. Гэхдээ ээгрийн хавтан өөрөө жишээ нь зөвхөн зүсүүрийн эсгүүрийн одоо нэг хэмнэлтэн л гэхэд хятад хавтангаас хамгийн багадаа 15-аас 25% хэмнэлт ингээ гаргаад ирчдэг ээгрийн хавтан. Тэр нь одоо ингээ шууд л үнд айгу нөлөөлнө те мэдээч. Хоёрдугаар гэх юм бол одоо тавилгын үйлдвэрийнхэн бол мэднэ. Ээгрийн хавтанг одоо нэг хөрөөгөр ээгрийн 100 хавтанг жишээ зүсдэг бол одоо яг адилхан хөрөөгөр магадгүй тэр хямдхан одоо хятад байна айл нэг хавтанг зүсгэд өсрөөл нэг 30 хавтал зүснэ. Тэгэл тэр хөрөөний эр юуч байхгүй ахаа шинэ хөрөөгөө сольдог. Тэгэхээр ахаад нөгөө тавилгын үйлдвэрлэгчдэр бас хэмнэлт гараад ирж байна тийм. За тэгээд хавтангаар арай хийгээд эсгээд нэг ингээ нийлүүлээд юм хийчихэд л нөгөө хямдхан хавтангууд бол ингээд сэт эрэнгэн сэт үсрээл тийм. Эсвэл хугараал ингээ явчихдаг. Тэгэнгүүт ээгрийн хавтан бол байж л. Ахин одоо тэрийг хөрөөдөл зүсэл арай аж талбай дээр очиод усарч идэг. Тэгсэн чинь нэг нь хуугарцсан, эвдэрсэн гэнгүүт ахаал үйлдвэрлэгөө очиод ахаал тэрийг зүсч авчрал гэдэг. Тэгээ гих мэтчлэн иймэрхүү зардлуудыг ер нь ингээд харахаар ээгрийн хавтан яг үнэндээ бол нөгөө хятад хавтан тасаа хямдхан. Тэнгүүд манайхан нөгөө эхний нэг үнийн зүрэг сонсвол энэ үнэтэй юм гэж ойлгочдөг. Ийм жишээ. Манай бас нөгөө саяны түрүүн хэлсэн нөгөө Dölken гээд Германд үйлдвэрлэгддэг шалны хүрээ. Энийг ингээд харангуут бид нар баг 2 метр тавтай хүрээг жишээ нь 10,000 төгрөгөөр авчдаг шүү дээ. Тэгсэн чи танах метр нь 10,000 гэдэг шүү дээ. Амар үнэтэй шүү. Баг 2 хэд дахин үнэтэй байна гэдэг. Тэгтээ нөгөө нэг 10,000 төгрөгөөр авсан 2 метр 50-ын одоо нөгөө плинтусэн дээр нь тэрийг тогтоохын тулд жишээ нь нэмэлтээр шүрүүп орно, тэлэгч орно. За заавалчгүй хан руугаа өрөмдөж одоо тогтоолтын ажил үүснэ. Одоо жишээ нь тэр плинтусыг нэг 100 квадрат метр байрны плинтусыг манай плинтусыг бол нэг 2 цаг угсраад гарч яхад
нөгөө бэлэнтүүсээр тэр дотор 6 цаг ажиллана. Тэгэхээр нөгөө ажлын хөлсний зардал ингээл өсчдөг. Тийм. Тэгэхээр яг энэ мэтчлэн зарлууд дахиад яг нарийн тооцоод үзэхээр Герман бэлэнтүүс нь Хятадаас хямдхан. Энийг бас айгүй олон компаниуд ойлгоцсон болохоор бас магадгүй бас одоо үнэтэй ч вэ нүү хямдхан ч вэ нүү бүх төсөл авдаг болсон байх гэж бодож байна. Зөвхөн гоё харагддагаас нь биш тий. За Монгол девелоперууд ер нь сүүлийн үед та хэд маань ер нь их л олон девелоперуудтай ажилтдаг байх. Тэдний хандлага ер нь аль зүг рүүгээ өөрчлөгдөд байх шиг байна. Дөрөвний хэлдгээр хямдхан юм бариад гяс ашиг хийгээд гарыг идэх нь олон байна уу? Эсрэгээр хүнд сайхан юм үлдээ гэж боддог нь олон болж байна. За мэдээж бүр эрс тэгээ одоо 10 жилийн өмнө манай бүтээгдэхүүнүүдийг бол бүгднгээл өстой пупа наадах одоо хин юм үнэтэй авч идэв. Хин ч авахгүй гэлдэг төстэй. Одоо бол жишээ нь бид нэр зөвхөн Монголд нийт одоо шалны зах зээлийн одоо нийт шалны зах зээлийн 30-40%-ийг дангаараа манай компани нийлүүлж байна. Тэгэхээр энэ бол цаана нөгөө хэрэглэгч нар маань энэ сайн бүтээгдэхүүн ашиглахыг хүсдэг, зорддог. Болоод тань бүр их болоод байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ бол дахиад дээрэс нь нэмээд одоо нөгөө 6% зээл, 8% зээл гэл юмнууд нь байхгүй болоод эхэлж байна. Тэнгүүд юу нөхөж орж ирж байгаа вэ гэхээр банкуд дээр ногоон зээл гэдэг нэм гараад ирсэн. Тэгээ энэ ногоон зээл гэдэг юм маань баг хүчээр ууг нь бол бас нэг талтай зөв. Яг барилгын стандарт чанарыг сайжруулад ногоон барилгын зээлэнд хэрвээ ч авмаар байгаа бол ийм шаардлага стандарт хангасан бүтээгдэхүүн ашиглая шүү гэдгийг бүр ингээ заагаад өгсөн. Тэгэнгүүт тэрэнд одоо бас одоо нөлөөгөөр өөрөө ирэхгүй төслүүд бас тэр шаардлагыг хангасан сайн бага бүтээгдэхүүнүүдийг төсөлтөө уг нь ингээ ашиглаад эхэлж байна. Ийм кейс байдгүй одоо танах бүтээгдэхүүлчлэгийг танилцуулчаад байтал танахаас хямдхныг сонгочоод тэгээд дараа нь алдаа хийснээ хүлээн зөвшөөрөөд ирсэн тийм кейс байдаг. Ер нь байна. За, ер нь байна. Тэр хүмүүс юу ярих вэ? Гэхдээ яг одоо дунд нь ойлгодог л да. Тэгтээ тэгээд буцаад ирдэг. Нөгөө байнгын тогтмол найдвартай нийлүүлэлт хийдэг байх гэдэг айгүй чухал. Ингээ нэг жоох юм байжснаа алуу болцдог ч гэдэм үү те. Эсвэл хинч мэдэхгүй хаанаас нөхөж авах юм гэдэм үү. Эсвэл бол өөртөө очиод нэг баах юм авчирчаад тэгээд баах юм илүү гарчдаг. Тэрийгээ одоо яахаач мэдэхгүй ингээ зардал болгочдөг ч гэдэм үү. За тэгээд нөгөө байнгын доктортой ханган нийлүүлэлт хийгээ байж байгаа. Хэрвээ асуудал болвол окей үйлдвэрлэлийн алдаан шууд солиод өгчин ч гэдэг юм. Эсвэл нөхөөд өгчин ч гэдэг юм. Ингээ бэлэн байж байгаа гэдэг нь өөрөө одоо заслыгээ явж байгаа барилга бариад явж байгаа компани маш чухал. Тэгээд яг мэдээж л одоо хүн болгон бас ингээл анх удаага оролдоод нэг шалч юм оруулж ирэл зарах гал үздэг. Болохгүй болохоор нямруулаад зардаг ч гэдэг юм уу те. Эсвэл бол яг үнэхээр нөгөө Монголын уур амьсгал нөхцөл байдлын одоо бид нар ч гэсэн хийсэн алдааг одоо мэдэхгүй учраас давтаал яг адилхан тэр алдааг хийгээл ороод ирдэг. Жишээ нь одоо юу гэдэг үнэтэй бараан дээр хүртэл одоо айгүй үнэтэй Германаас одоо Германы бас айгүй сайн брендийн шалыг Монголд авчираад одоо хусраад хийсэн чинь нөгөөдөл ингээд дундуур хаах хусраа авчиж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хүмүүс маань ууг нь манайхаас автсан байсан бол шууд солиулах бид нар солиод өгчих байсан. Нөгөөд өгчих байсан. Тэгээ тэр нь яагаад тагарчж байгаа вэ гэхээр тэр бүтээгдэхүүн муу биш. Манай уур амьсгал өөр айгүй юм хит хаалдаг, хит хөрдөг, хит хуурай юм. Энд бол ямар ч бүтээгдэхүүн ирээд хэцүү байдалд ордог. Тэгэхээр бид нар энэ асуудлуудыг олон юмн дээр бас алдаж оноод үзээд за Монголд яг ийм төрлийн модон шалал ер нь асуудалгүй юм байна гэдгийг бас энэ 12-3 жилийн явцад бас ингээ ойлгоод авцсан. Тэгэхээр шал бид нэр авахта ийм зузаантай, ийм техникийн үзүүлэлттэй, ийм нь авчирч ээж Монголд ирээд дараад нөгөөтг нь дундуур хагарчдгүү, зай завсар гарчдгүү байх юм байна гэдгийг бас ингээд ойлгож авсан гэхүү тийм. Түрүүн яриандаа хэлсэн шүү дээ. Манай бүтээгдэхүүн бол ингээд
хүмүүсийн хэлдгээр амар үнэтэй тийм амар бүтээгдэхүүн бол биш штэ гэхээр энийг одоо олон улсын төвшөнд, Европын төвшөнд дундаж зэрэглэлийн бүтээгдэхүүн гэж үзэх юм бол ийм төрлийн бүтээгдэхүүний ашиглалт Монгол улсад их бага байгаа нь нөгөө хэрэглэгчийн боловсролтой шууд холбоотой юу? Эсвэл девелоперын сонголт сэтгэл зүйтэй холбоотой. Ер нь яг одоо манайхан эхнээсээ ихэнх нь хоёр дахь байраа шахуу авч байна тийм. Энийг ингээд хэрэглэгчийн боловсрол бол айгүй сайжраал байгаа гэж харж байна. Тэгвэл анханасаа одоо би бас энэ девелоперуудтай одоо тийм магадгүй зөвлөхөд та бүхэн анханасаа тэр нэг багахан зөрүү гаргаад байгаа энэ бас арай өндөр чанартай бүтээгдэхүүнийг ингээд ашиглаад яваач. Энэ нь яах чаргагүй одоо эдлэгэн дээр хүний эрүүл мэндэд одоо маш том өөрчлөлт байгаа. Энийг яг ашиглаж үзчихээж л бас ойлгогдно. Монголын одоо девелоперуудын нийтлэг гаргадаг алдаа юу вэ? Мөн хэмнэх гэж оролддог зардал юу вэ? Би бол зураг төсөл. Зураг төсөл дээр айгүй хурдан архитекторын үгийг бас хүндэлдэггүй, сонсдоггүй тийм. Тэгээд яг эцсийн байдлаар бүх одоо нэг зурган дээр алдаа, дутагдал, төсөв одоо юмнуудаа наривчилж гаргаж ирж чаддгүй. Тэгээд тэр төлөвлөгөөгүй ажил дээр айгүй их мөнгө зарчаад тэгээ яг ууг нь мөнгө зарах хэвээр нэг сүүлийн тэр барилгыг одоо нөгөө адилхан л арматур бетон орсон барилгын нөгөө сүүлийн нэг чанартай хаалга, чанартай сангийн тонол, чанартай цахилгааны одоо утас кабелийн тэрэн дээр ингээ хэмнээд гэж харж байгаа. Тэгэхээр гол хэмнэх юма цаг хугацаан дээр хэмнээч тий. Айгүй сайн төлөвлөж жагаад хурдан бариад дуусгал энэ айгүй их мөнгө хэмндэг. Дээрээс нь зөв төлөвлөлт архитектур одоо зураг төсөл дээр маш сайн суугаад ажиллаач. Дандаа л нөгөө нэг арай нэг хямдхнаас ингээл нэг хүний зурцсан зургийг хамаагүй аавал ингээл ашиглаад интернетээс татвал тий. Тэгэхээр энэ дээр яг энэ зургаар ингээ хийчихвэл хэр их хэмжээний материал илүү гаргаад байна гэдгийг бас сайн бодолцооч. Тэгээ ер нь одоо нөгөө уг нь тэнд барилга барьж байгаа бол яг тэр барилга зураг төсөл гүйцэтгэл дээр анхаараа авчгаа. Магадгүй бид нар одоо барилгын материалын импортинг компани энийг бид нар 12-3 жил хийж байна те. Дахиад сайжруулах юмнууд ингээ байгаа. Тэгэхээр бид нар энэ импортлох ч гэдэг юм уусгүй энэ ханган нийлүүлэлтийн ажлыг л бас сайн хийя. Тэгээд хурдан хугацаанд чанартай бариад дуусгачих. Тэгээд яг тэр хэмнсэн мөнгөө магадгүй тэр нөгөөцийн хэрэглэгчтэй одоо тэр арай чанартай бүтээгдэхүүн сонголтын дээр нь ашиглаач л гэж хэлмээр байдаг. За түрүүний асуултанд урьдсан нөгөө хүсэж байгаа бүтээгдэхүүн бэлэн байх дээр бид нар маш сайн давуу талыг үсгдэг гэсэн. Энэ ажлаа ер нь яаж хийдэг вэ? Танах том агуулгатай юу? Нөөц ихтэй юу? Яг одоо ковидоос хойш ер нь л одоо энэ дэлхийн ертөнцийн чинь нэлээд савллаа. Тэгээ одоо хүртэл ингээд тээвэрлэлт аягүй төвөгтэй байгаа. Тэгээ тэр утгаараа бид нар бас яах чаргагүй. Манай улс ч одоо импорт явуулсан. Тэгэхээр айгүй хэмиг одоо нөөцлж байж ижил одоо цаг тухайд нь хүмүүст одоо худалдан авагч нартай бэлэн байлгаж өгч чадчихжээ. Тэгээд энэ ч утгаараа бид нэр сүүлийн 2-3 жилийн хугацаанд ер нь бүх төрлийн санал болгож байгаа бүтээгдэхүүний агуулгын нөөцийн зохистой үлдэгдлийг нэлээд нэмэгдүүлсэн. Жишээ нь бид нэр за нэг 5 жилийн өмнө одоо манай эгрийн тавилгын хавтангийн Монголд байх зохистой үлдэгдэл нэг 70,000 ширхэг гэж хавтан гэж харж ирсэн бол одоо өнөөдөр хамгийн багадаа 30,000 хавтан байж бид нэр зах зээлээ одоо асуудалгүй хангаа явна ч гэдэг юм. За шалан дээр жишээ за бид нэг 30,000 квадрат метр шал байлгаж яхад дараагийн захиалга өгөөд тээвэр нь асуудалгүй орж ирээд ингэ явцдаг гэсэн бол одоо өнөөдөр бид нэг 100 орчим мянган квадрат метр шал агуулгатай ингэ бэлэн байлгаж байдаг. Тэгжээж бид нэр одоо гинт орж ирэх одоо тэр нөгөө за манай төслийн шал хэрэгтэй байна гэсэн шалуудыг ямар ч асуудалгүй нийлүүлээд ингэ яваад ажиллаж байна. Тэгэхээр уул нь бол нөгөө түрүүний хэлснээр төлөвлөгөөгөө сайн хийчихвэл
илүү үр ашигтай ажиллах боломжтой гэдэг шүү дээ. Тэгэхээр нөөцийг бэлэн байлгана гэдэг нь энэ төсөл хэрэгжүүлэгч гинт шийдвэр гаргаад авах тохиолдол бас байдаг гэсэн үг үү? Эсвэл авцсан зүйл нь дутаад ирэхээр авдаг гэсэн үг үү? За яг гинт шийдвэр гаргаж байгаа төслүүд бас харьцангуй бага. Гэхдээ тэр нь одоо нөгөө өөр газраас авах гэжсэн тохирон ч юм уу нийлүүлэгчсэн хүмүүс нь одоо ямар нэгэн асуудал гаргаад тэг яг шахагдаад ороод ирж байгаа төслүүд байна тий. Тэгтээ ихэвчлэн манайхан бол бас одоо төлөвлөөд хугацаагаа мэдээд ингээ явдаг болсон. Ер нь бол яг бид нар зах зээл дээр ядаж нэг 100 орчим мянган квадрат метр шал байнгын бэлэн байлгаж ийж мөнгөний сонголттой тий 100 нэмэг нэрээ бас ингээд байж ийж бас нэг хүн ороод ирэхэд одоо ямар ч асуудалгүй айлж төсөл рүү өгөөд явцдаг нэг юм хэмжээ байгаад. Хэрэглэгчд маань жил ирэх тусмал илүү сайн боловсрч гин гэж байна. Тэгэхээр хэрэглэгчдийн ер нь зам төлөв яаж өөрчлөгдөж байгааг та хэд нь яаж анзаардаг вэ? Төсөл хэрэгжүүлэгчдээс ирсэн саналын дагуу тэрийг анзаардаг уу? Эсвэл шууд хэрэглэгчдээс бас санал сонсдог уу? За бид ихэвчлэн төслийн одоо девелоперуудтай л харьцдаг ихэвчлэн. Эцсийн хэрэглэгчтэй ер нь бага. Ер нь яг манай жижиглэн борлуулалтын цэгүүдээр одоо эцсийн хэрэглэгч нар ирээд бас өөрсдөө юмаа сонгоод ингээд аваа авчдаг. Тэгэхээр төсөл ерөнхийдөө бидэнтэй харьцаад одоо эцсийн хэрэглэгчийн өмнө сонголтыг хийгээд яваад гэсэн үг. Гэхдээ тэр төслүүд маань эцсийн хэрэглэгч яг юу хүсэж шаардаад байгааг бас аягуулсан ойлгоцсон мэдсэн байдаг. Тэгээд тийм ч учраас одоо хэрвээ жишээ нь за лагшри гэж ярих гэж байгаа бол заавалчгүй одоо ламинат нь шал биш паркет нь шал тавих хэрэгтэй гэдгийг бол ер нь бүгд мэддэг болсон. Тийм. За үнэхээр лагшри гэж байгаа бол одоо чи мэддэггүй. Одоо манай Color брэнд гэх юм уу. За эсвэл Toto гэх юм уу тавих хэрэгтэй гэдгийг ойлгоцсон байдаг. Тэр үнэтэй бүтээгдэхүүнд тухайн бүтээгдэхүүнийг нь үнэтэй болгож байгаа юу шингэсэн байдаг юм бол яг миний хувьд ингээ харахад үнэтэй бүтээгдэхүүний одоо хэрэглээний тав тух гэж нэг юм байна тий. Тэр бол үнэхээр ингээд яг хэрэгжилж л мэдэрдэг юм байл тэрийг. Одоо миний хувьд ч гэсэн өмнө нь бол одоо янз янзын байранд очиад амьдрал ингээл үзчихсэн. Одоо ингээд яг мэдээж өөрийнх нь зарж борлуулж байгаа юмыг л одоо гэр орондоо ингээл ашиглал хэрэглээл явж байна. Тэгээд яг тэр хэрэглэн дээр яг тэр ялгааг бүр яг чарах ингээ мэдэрчдэг. Тэгэхээр одоо нөгөө тав тухай хүсээд байдаг. Нэгдүгээр та хоёрдугаар гэх юм бол тэр үнэтэй гээд байгаа юм маань жишээ нь одоо юу гэдэг та манай Color-ын нэг холигчийг аваад тавьсан байхад ер нь одоо жишээ нь Shangri-La зочд буудал одоо Color-ын одоо юмнуудын шинжилэл засвар одоо явагдаж байна 10 жилийн дараа. Чи айгүй өндөр ачаалттай ажиллаж байгаа газар шүү дээ. Хэрвээ тэнд Color биш арай өөр хямдхан юм тавьсан байсан бол 10 жилийн дараа биш жилийн дараа солиол ингээл бүх ажил бол эхлэх байсан баг. Тэгэхээр энэ эцсийн дүндээ нөгөө их мөнгө төлцсөн биш буцаагаад бүр хэмнэлт хийцэн л гэсэн үг. Тэгж л харж байна. Тэгэхээр за Shangri-La-гийн хувьд бол кейс нь онтоо бах. Өөрөөр хэлбэл барьсан барилгын property management-ийг өөрсдөө хариуцдаг гэдэг утгаараа ирээдүйд гарах зардлыг бага байлгах сонголтуудыг хийсэн байна шүү дээ, тийм. Тэгэхээр түрүүн өөрөө чинь хэлдгээр шинэ үйл хөдлөх хөрөнгийн девелоперууд бол тэр сэтгэл гэдэг юм айгүй чухал юм байна. Яг тэгвэл ихэнх одоо Орос улсны барилгууд бол тэр барьсан компанитай эдгээр жилийн дараа ямар ч хамааралгүй болоод дотор нь амьдарч байгаа хүнд л зардлын хувьд шал өөр одоо асуудлууд үүсэх болно шүү дээ. Муу бол их зардал гаргана, сайн бол бага зардал гаргана. Тэгэхээр тэрийг бодож барьсан барилга нь тухайн эзний сэтгэлтэй их холбоотой байх нь тий. Ер нь тийм. Тэгээд тэр сэтгэл гаргасан компани жишээ нь өнөөдөр дараагийнхан барилгыг барихад борлуулалт нь ингээд ямар ч асуудалгүй явдаг. Одоо би бас магадгүй хэлж болох байх. Өмнө нь Дүлгөөний урт барилга барьдаг Түшиг багна гэдэг нэг компани байна. Тэгээд байнга манахаас шал бэлэн төс ингээ аваа явдаг гэсэн. Ер нь бол одоо энэ хоошо арай хямд зэрэглэл дээр баг хамгийн анхны одоо эгэр шал
development build tools-ийг ашигтай хийгээ явдаг. Тэгэнгүүт яг тэр компани борлуулалт ер нь асуудалгүй явдаг. Нөгөө худалдан авагч нар бүр сурцсан. За төшиг багны байдлага ер нь асуудалгүй гэдэг. Тэгээд сая нөхдүүд би бас тэр Ярмагт Sakura Town гэдэг төсөл хэрэгжүүлээд борлуулалт яг би тухайд бүх та нар энд барилга бариад ингээд зарах бас хэцүү шүү. Яг сайн бодсон юм уу гэд бас ярилцчихсэн. Тэгтээ одоо тэдний борлуулалт аягүй сайн явж байна. Тэгэхээр би юу гэж харж байна гэхээр эднэрт бас нэг өөрсдийн гэсэн фэн баг клубтэй болсон тий. Тэгэхээр магадгүй девелоперуудтай хэлэхэд таны гаргасан сэтгэл дараагийн 10 жилд үр өгөөж өгнө. Тийм болохоор та эцсийн хэрэглэгчтэй бас хамгийн одоо боломжоор хамгийн сайн юмыг бас сайхан хийгээд өгчхөө. Бид нар ямар нэг жил барилга бариад дараа жил нь юу юм бэ? Ахаал барилга барина шүү дээ. Тэгэхээр сайн юм хийгээд өгөө. Энэ таны хийсэн үр өгөөж дараа жилдээ ахаа дараагийн 10 жил 20 жилдээ ингээ гараа явна. Гэдгийг маш сайн ойлгож хэлмээр. За. Интерьер засал, дотор заслын материалын тренд ер нь хаашаа чиглэж байна? Ямар шин зүйлс одоо орж ирж байна? Эсвэл орж ирэх гэж байна? Яг хоо манай компани хувьд бид бас нэмэлтээр ус хэмнэх зорилттой бас герман бүтээгдэхүүн Ако гэдэг компани одоо ус хуримтлуулах, ус зайлуулах системийг бас зах зээл дээр нэвтрүүлэх гэдэг ингээд бэлдээд ажиллаж байгаа. Ер нь интерьерийн зураг төсөлчийг хандлага ерөнхийдөө нэг тэр минимал гэдэг юм ингээл яваад байна л гэж харж байна. Тэ улмал одоо энгийн минимал одоо хэрэглээнд л байх юм дээр яваад байна. Тэрнээс ч нөгөө өмнөх нэг айхтар нөгөө хээ угалж болсон тэ алтан шаргал энэ юмнууд бол ингээл улмал багсаал. Тэ яг хүний хэрэглээ шийдлийг хангах нэг тийм айхтар их юм биш. Тэ ийм чиг хандлага явж байна. За та бол дандаа девелоперуудтай харьцаж байсан хүн. Таныг нэг өдөр девелопер болгоод шинэ орон сууцны их өвлөдөл хөрөнгийн төсөл хэрэгжүүлээ гэвэл та ямар зүйл дээр, юун дээр илүү чухалчилж анхаарах вэ? Бас ямар зардал дээр гар татахгүй вэ? За яг бид хэд бас сая нөгөө өөрсдийнхөө офисын барилгыг ерөнхийдөө барьж дуусгасан. Тэгээ яг өөрсдөө барьж үзэхээр бас үнэхээр энэ нөгөө девелоперуудын зовлон жаргалыг ер нь ойлгож байна. Тэгэхээр бас түрүүн миний нөгөө хэлсэн та яг энэ төлөвлөлтөн дээр маш сайн суугаач, ажиллаач. Тэгээ нэг төлөвлөлтөө аягүй сайн гаргацсан бол энийг ямар ч өөрчлөлтгүйгээр яг цаг хугацаанд урдан бариад дуусгаач. Тэгээ энэ төлөвлөлтөн дотор мэдээж нөгөө найдвартай айтайхан ажилчтай ханган нийлүүлэгч байгууллагууд юу гэдэг нь те. Тэр юмнуудаа ингээ яг сайхан тодорхой болгочоод богинохон хугацаанд урдан дуусгаарай. Тэгвэл та маш их мөнгө хэмнэ. Яг хоо зураг төслийн өөрчлөлт одоо ингээд зураг нь аягүй тодорхойгүй ихснээс болол энэ хэсгийг яах вэ гэл нэг шийдэл хайгаал те. Ямар материал хаанаас авчрахаач мэдэхгүй. Тэгээд эцсийн дүндээ бас нөгөө үр дүн ч гэсэн нэг сэтгэлд хүрдэггүй ч гэдэг юм уу. Ийм асуудал болчиход байт юм байна. Тэгэхээр та зураг төсөл төлөвлөлтөн дээрээ цаг гаргаарай. Мөнгө бас тэр сайн архитектор, дизайнеруудтай төлөөрөө. Ингээ явах юм бол цаг хугацаагаар ер нь барилга маш их мөнгө хэмнэнд юм байна шүү. Гэж зөвлөмөр байна. За бидний урилгыг хүлээн авч ярилцлаганд маань оролцсон баярлалаа. Ажилд амжилт хүсье. Та бүхэн ч гэсэндээ баярлалаа. Log Suppliers 2026 барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл, бүтээн байгуулалтанд хэрэгтэй шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчид болон төсөл хэрэгжүүлэгч девелоперуудыг нэг дор цуглуулах Log Suppliers 2026 Expo таныг урьж байна. Үл хөдлөх хөрөнгийн хангам нийлүүлэгч та бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуул. Худалдан авах чан ол. Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч та бүтээгдэхүүнээ шийдлээ хангам нийлүүлэгчэн олоорой. 4-р сарын 3-4-нд Ori Studios